Нэг сонсогдож байгаа тий. За тэгэхээр сахилга сул подкаст эхний дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд бидний ярих эхний сэдв бол үерхэл. За яагаад үерхэл? Яагаад сахилга сул гэж нэрлсэн учир шалтгаанаа хальт хэлчихье. За энэ подкастын хүрээнд бол бид нар харилцааны тухай ярина. За ямар ч харилцаа яж болно. Харилцаа бол маш өргөн сэдвийн одоо амар их өргөн тэлж болох сэдв гэж бодсон учраас харилцааны тухай ярья. За тэгэл эхний зочноор Хотол сар. Хай, сайн отлоо. сайн уу. За миний урилгыг хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Анхны подкастаа урьж оролцуулж агаад маш баярлалаа. Тэгээд надаа сахилга сул гэдэг сэдв нь амар таалагдсан. Яагаад вэ гэх юм бол яг нэг тийм хүмүүсийн ярилцаж чаддаггүй, хоорондоо ярьж чаддаггүй, эсвэл им контентоор үзүүлж чаддаггүй тийм хэрнээсээ амьдралд амар хэрэгтэй тийм сэдвүүдийг хөндлөн гэж хэлсэн. Тийм болохоор энэ подкаст дээр оролцож байгаа цааш-цаашдын дугаарт нь бас том амжилт хүсье. Миний оролцож байгаа сэдвэг гэхдээ надаас жоохон хол ээж магадгүй уучлаарай. Яагаад тол гэж? Яагаад гэвэл би сингл. Вэ, насны туршдаа сингл хийсэн гэж юу? Үгүй. No. Бидэн. Үерхний талаар мэднэ. Тэгэл болоо. За тэгвэл шууд ярианд орцгоё. Чи ер нь одоо хотлоо ажил хийдэг штеп. Тий. Чи бол амар идэвхтэй байдаг хүн. Тий. Одоо чиний амьдралыг сошиалаас харж болж байгаа хгүй. Инстаграмын чинь сториг үзэл, байнга оруулж байгаа постуудыг чи хараад энэ хүн яаж ингэж амар ихтэй амьдрт юм болоо гэж харагдаж байгаа. Тэгэнгүүт хайр дурлалын асуудал үерхэл энтрий чи ер нь яаж зохицуулдیں۔ Чи ер нь хамгийн сүүлд хизээ үргэсэн бэ? За 3 сарын өмнө юм да. 3 сар болсон уу? 4 сар өмнө гэдэг чинь. Тийм, 3 сарын өмнө салсан байдгийн. Маш их харуулсалтай. Тийм, одоо нэг харуулдаг л дээ. Тэр үедээ харуулсан. Би одоо 26 настай. Намайг Хотолсар гэдэг. Хотлоос подкастыг хөтлж явуулдаг ийм хүн байна. Тэгээд үерхлийг би болохоор ер нь бол байх ёстой зүйл гэж боддог. Тэгээд хүнтэй үргэж байгаагүй гэж зарим охид залуучууд ярьдаг штэ. Миний хувьд тэр хэмжээгээрээ хүн ажил хийж байгаагүй гэж хэлж байгаатай адилхан туршлагагүй байх магадлалтай. Тийм болохоор ямар ч хэлсэн хүнтэй уулзаж, танилцаж, нөхөрлөж үерхэн гэдэг бол хүнийг таньж мэдэх маш том зүйл. Харилцааны хамгийн анхны найзууд хүртэл хоорондоо үерхэл гэж ярьдаг штэ найзлахыг. Тэгэхээр хэдий олон хүнтэй үерхэн тэр хэмжээгээр бас олон хүмүүсийг таньж мэдэх бас нэг зүйл штэ. Ямар олон хүмүүс байдаг үлээ дээ энэ дэлхий дээр чинь. Өөрийгөө ч хүн таньж мэдэх гэж амьдралынхаа бүхэл хугацааг зарцуулж байгаа юм чинь хүмүүсийг бас 90 тонны хүмүүсийг таньж мэдэх хэрэгтэй гэж бодож байгаа. За тэгвэл би бол яг шамаас юу хүсэж байгаа вэ гэхээр яг найз залуу, хамгийн сүүлийн найз залуу ямар байсан хатлаар уу? Бүр ярих юм уу? Бүр тэгж ярих уу? Юу, гихаа талаар гэсэн ба. Нэрийг нэлээгүй. Гихаа гэхээр чинь тодорхой юм шүү. Гихаа гэдэг. За. Манай хамгийн сүүлийн найз залуу болохоор битээр амар энэ сэдвийг ярих юм ба те. За ярья. Хамгийн сүүлийн найз залуу битээр айгуу сонин танилцсан. Хүмүүс гайхтیں۔ Битээр бараг л анхны танилцсан өдрөө үргэсэн. За анх танилцсан өдрийнхаа маргааш өдөр юм байна. Гэтэ анхны болзоон дээр үргэсэн. Тэгээд анхны болцоо бараг л 1 цагийн дараа л болцоо эхлээд 1 цагийн дараа л надаа хаштаг гэж хэлсэн. Тэгээд би зөрүүлээд хаштаг гэж чимээгүй ганцхан цагийн дараа юу? Тий, чимээгүй дотроо хэлсэн. Ягаад гэхээр мэдгүй амар санаа би тэр хүнтэй яриад л хэлсэн чинь нүдрөө нь хараад ингээд миний цээжин дотор ирвэхэггүйгээд ингээд нисгээд захгүй юу? Тэрийг амнаас гаргах ганцхан зүйл нь тэр ирвэхэг ингээд цээжин дотроос гаргах ганцхан зүйл нь хайр гэдэг үгээс юм шиг. Би ярьцаагаад. Тийм. Долгион байсан аахгүй битээр хараад машин цац нэгнийхээ нүдрөө харсан. Тэр долгион миний хувьд ингээд бүр амар хүчтэй байсан. Тэгээд тэрсэн битээр нэгнийхээ тэрсэн. Тэгээд тэрсэн чинь бүр ингээд цээжин дотроос багтаж чадахгүй. Би тэгээд яг тэр хүнээс тэр чичрэлтийг мэдэрсэн, чичрээд байсан. Тэгсэн чинь би энэ хүн надад хайртай гэж хэлэх чинь гэдгийг би мэдсэн. Тэгээд бараг тэр ойролцоогоос 5-10 минутын дараа хайртай гэж хэлсэн. Тэгээд би зөрүүлээд хайртай гэж хэлсэн. За амар сонир мэдрэмж. Тэгээд надаас шууд надад итгэж гэнэ үү гэж асуугаад үерх санал тавьсан. Би амар сонин юм хэлэх үү? Би чамд итгээд ийн гэж хэлсэн. Хөөж ганцхан асууж. За. Та хоёр танилцаад ганцхан цагийн дараа юу? Танилцаад бишээ болзоод
Өмнөх өдөр нь л арай танилцсан баг. Вау. Тийм. Тэгэл бит хоёр үргэсэн бас хөөрхөн удаан хугацаанд үргэсэн шүү. Хөөрхөн 3-4 сар үргэсэн шүү. Бэби дэ үнэхээр тэрийг илэрхийлэхгүйг л хайр байсан. Магадгүй мэдрэмж байх хайр гэдгийг үгийг одоо хинч төгс төгөлдөр тодорхойлж чаддгүй штэ. Надад бол анх удаа л тохиолдсон тийм тохиолдол байсан. Үнэхээр би хайртай болсон. Тэгээд маш гайхалтай 3-4 сарыг бит хоёр өнгөрүүлсэн. Гэтэ тэр чинээгээр бас асчаад унтардаг гэсэн үг байдаг да. Магадгүй тэр нь ээж магадгүй хурдан очмаа насраа тэгээд магадгүй хурдан унтарсан баг. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдсон шүү дээ. Одоо сайхан л турсамж боллоо. Ийм бэ. Йоо, миний яг яриад болсон чи би ярцаагаад байна. Энэ одоо бас миний сэтгэл зүрхтэй амар холбоотой байж болох юм байна. За тэгвэл бас сониу үргэлж сонио харилцаагаад тийм би аим гайхах юм. Өмнөх өдрөнд танилцсанаа би л надад өмнөх өдрөнд танилцсан нэг залуу над руу харж ирсэн аа. Би чамд хайртай гэвэл би л амар инех баха. Тэгээ би тэгж хэлхий мэдчихсэн байхгүй хамгийн гол нь. Намайг ч мэдэрснийг тэр хүн мэдэрсэн болохоор хэлсэн. Би тэр хоёулаа мэдрэмж маань нэг цэг дээр байсан. Энэ ер нь аль кино шиг ер нь аль би гэтээ тийм амар кино шиг уянга халилтаагаар тэгж ягаагүй цаанаасаа л өөрийн мэдлгүй сэтгэл маань цээжинд байсан гэрвэхийнүүд маань ийм зүйл би болгоцоо. Анхны харцаар дурлна гэдгийг дэж магадгүй. Нууц шүл яагаас салцсан. Энэ салалт гэдэг сэдвтэй подкаст илүү. За нийлэн дугаагаар ярих юм уу? Салсан шалтгаан бол маш олон. Бид хоёр ижил төстэй хүмүүсээсэн хурдан очиассан, хурдан гэсэн маш олон зүйл таарс тохирж исэн. Тэр чинээгээр бид хоёр бас нэг маш олон зүйлдээ нэгнийгээ унтраагаад исэн баг. Адилхан хүмүүс унтардаг та, нэгнийгээ унтраадаг та. Тэр галзоогтой, би галзоогтой, би ориглуун, тэр ориглуун. Магадгүй тийм л юм болсон баг. Хайртай байлаа гэд болдоггүй юм бас байдаг. Эсвэл хайр нь унтардаг гэдэг зүйлээс эдэг. Би яг юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Би бол амар удаан хугацаанд тэр хүнийг хайрлах чадхаар мэдрэмжтэй байсан. Гэхдээ хоёр хүн хоёулаа хүсчээж л цаашаа явна штэ. Ямар үнэтэй юм бэ? Наа зурчлаарай. Зүгээрээ. Би өөр амар сонсоо сонирмолчлоо. Би сонирм болцгүй мó. Тэгвэл одоо маш ирч хүчтэй явж байгаа. Тэ өглөө босоод өөрийн гэсэн зорилготаа цэрдэг. Одоо 26 настай хотол сарын хувьд тэр 3 сарын амар гоё үерхэл тэр үерхэл дундаа ер нь асууд юу хийдэм бэ? Чи юу хийсэн? Юугаар ер нь тэр үерхлээ гоё хийсэн гэж дүгнж байгаа вэ? Одоо айгу хэцүү штэ. За анх бол ингээд 10 жилдээ 11 дээр ингээд хамгийн анх удаа үерхчихлээ. За хайртай учирж байлаа. Тэгээд айгуу гоё үерхэл битээр чинь кино үзэл хөтөлцөж аваад л хамт юм идэл бүхэл хийж болохоор айгүй гоё нандин зүйлсийг хийгээд хамгийн анх үзсэн киноноос авахулаад бүх киноныхоо тасалбарыг цуглуулдаг байх жишээний ийм нандин зүйлүүд байдаг те. Тэгэнгүүт их сургуульд бас хамгийн удаа ирсэн залуу маань байдаг хгүй. Тэн дээр ч гэсэн ингээд бүх зүйл амар нандин дурсамжийг хамтаа бүтээгээл одоо ингээд ажил дээр гараад амьдрал маань ингээд тогтоод ажил амьдрал гээд явангууд яг үндэ хүнтэй танилцах хугацаа байдгүй мөлий. Тэгээ би сая нэлийн удаа хүнтэй харилцаачгүй болцоочгүй танилцаачгүй бараг 2 жил болцсон байсан. Тэр хугацаанд би зааж гараа их сургууль төгсгөөр найз залуутай болох боломжгүй гэдэг нь үний юм байна гэж бодсон байхгүй юу. Ягаад гэхээр над руу хинж бичдэггүй, хинж болцоонд өрдөггүй тэгэл нэг кинон дээр болохоор хүмүүс болцож яадаг да. Тэр чинь шал худлаа. Яг үнэндээ тийм юм байдгүй юм байлээ. Тэгээ би өөрийгөө тийм хаалттай ажил гэж явсаар байгаа цаг завгүй болсон юм болов уу гэд би тэгээд айгүй нээлттэй болсон. Гэтэ энэ ганцхан болцооноос олж жишэлтэй. Ер нь би амьдрал дээр ингээд ажилласаа гадуур нээлттэй байх хэрэгтэй юм байна гэд олон зүйлийг оролцсон, спортоор хичээлсэн, гүйдэг болсон, янз бүрийн ивентүүдэд явж хүмүүстэй танилцаж айгүй олон найз нөхөдтэй болсон. Тэглээгээд энэний хажуугаар бас болцсноо гэвэл үгүй. Тэгэхээр одоо насны иймэрхүү зүйл дээр үерхэл гэдэг зүйл айгүй хэцүү миний бодлоор. Энэ подкастыг сонсож байгаа охтууд бүгдээрээ толгойд өгч байгаа гэдгийг мэдж нэрээ үерхэл гэдэг хэцүү болсон те. Айгүй сайхан нандин зүйл гэж юусоо байхаа хэлсэн. Сая яах вэ би тийм нандин зүйлтэй уучраад гинт манаа найзуудын найз нь кофе шопод таараа танилцаад би тэр нэг нүргээ татагдаад ижлэхэн пүүцтэйсэн. Ижлэхэн пүүцтэй хүн миний хажуудлын ширээнд сууж байсан. Тэгээ би тэр пүүзээ ярьж танилцчихсэн. Тийм зүйл болсон кино шиг зүйл байдаг. Гэхдээ энэ зүйл болоог бол яах вэ гэж бодонгод үгүй байхгүй юу. Тийм амар өмнөх шиг нандин тийм үерхэл тиймэрхүү юм байдаггүй байхгүй юу. Ялангуяа Instagram, Facebook-ээр танилцсан гэдэг бол жоохон сонин штэ. Яг болно.
Гэхдээ эрчүүд хідэн ч охин руу тэгж бичиж байгаа мөлий. Тэр чинь айгүй с ิจ гтэй зүйл байхгүй юу? Тэгэхээр одоогийн хосууд хаанаас нэгнийг олдгийг би мэддэггүй шүү. Мэдхгүй байна. Найзуудын ярианаас л ярьж олно. Миний хувьд бол би мэддэггүй. Үерхлийг ч гэсэн. Яаж үерхдгийг. Гэтэ бид хоёр яг л их сургууль 10 жилд байсантай адилхан кино үзэл. Тэгэл хамт ажлаа тараал намайг ажлаа тарахад ирсэн байдаг. Хоёул хамт кофе шоп зуугаал. Тэгэл манай гэрийн гадаа бид хоёр юм ярьж сууж модуу гэсэн олон цагаар айгүй олон зүйлийн талаар ярина, мөрөөдлөө ярина, дуртай зүйлсээ ярина, гэр бүлээ ярина, гадуур хамт алхана. Эсвэл ингээд хамтдаа нэг удаа байшингийн дээвэр дээр гарч ирсэн аахгүй юу? Тэгээ байшингийн дээвэр дээр гараад тэгээд хөгжим тавьж агаад спикерээр бүжгэлж ирсэн. Юм их үнэн зүйлс байсан. За тэгвэл би бас нэг юм гайхаад идэв. Үерхэж байгаа гээд одоо бүх цаг заваад тэр хүнд зориулах ёстой юм уу? Тэ эсвэл үерхэл гэдэг чинь юу юм бэ? Заав зүгээр яг уцаар ярьдаг ч юм уу те зүгээр нэг сансан үедээ зүгээр яг би бол эмэгтэй хүн зүгээр амар тийм халамж амар хүсдэг гэж би боддог байхгүй. Тэхийн тулд найз залуутай байдаг ч юм шиг надад хаяа санагддаг. Тэнгүүдээ надад амар кэр хэрэгтэй болвол тэгвэл нэр санагтангуудаа ингээл эрэгтэй үнэнтэй хамт байх юмсан гэдэг бодол төрдөг ч юм уу. Найз залуутай байсандаа амар гоё байсан гэдгийг би эргээд мэдэрдэг. Гэхдээ нөгөө утгаараа болохоор байнга тэр хүнтэйгээ хамт байх бас нэг өөр. Чи ажиллахаа хийх ёстой. Тий хичээл намаа хийх ёстой ч гэдэг юм уу ямар нэг юм шин зүйл сурах ёстой гэдэг. Тэгвэл чи тэр цаг хугацааг яаж хуваарлдаг байсан бэ? Эсвэл чи тэр юу гэж боддог вэ ер нь? Би ингэж боддог байхгүй юу? Хүн эхлээд үерхээсээ өмнө ямар нэгэн хүнтэй, эрэгтэй, эмэгтэй хүмүүс харилцаатай байгаад ингээд хоорондоо ойлголцоод нэг нэгнийхээ цаг завыг мэдрээд нэгнийгээ ойлгохын тулд хүн өөрийгөө таньсан байх хэрэгтэй гэж боддог. Өмнө нь яхав би их сургуультай байхдаа 10 жилдээ байхдаа үерхчихсэн хоёр хүнээ бодонгууд би тэр үед өөрийгөө олоог байсан. Хотлоо юунд дуртайгаа мэддэггүй. Юу хийх дуртай, юу хийвэл ууралдаг, юунаас ад жаргалыг мэдэрдэг, юу тэр хүнийг асаадаг гэдгийг мэдэхгүй ээжэж хүнтэй өргөчөнгөд нэг л их байн хажуудаа байлгах гэсэн гомдлсон, ууралсан хүн болчтой юм лээ. Магадгүй эндээс харталт гэж үздэг баг. Би байн ууралдаг байсан. Тэгэл найзуудтайгаа байн маань гингүүт нь би уурлал. Яг одоо 10 минутын дараа гэртээ орцсон бай, гэрийн хувцас залга. Юу вэ энэ ч одоо ямар аимшигтай харилцаа вэ гэж би одоо боддог. Би тэгтэл тийм найз хүн байсан байхгүй юу? Их сургуультай үрчижсэн залуудаа. Тэгэл ингээл нэг юм болохгүй олонгууд л ууралж түндэг. Миний хүслээр байхгүй олонгууд л машинаас нь буух гэдэг. Тэгэл ингээл гадуур ингээд тоглоом гингүүт нь ста нэрээ чи тоглох гэж ингээд намайг сонг эсвэл тэрийгээ сонг гэл ингээд. Гэтэ тэр чинээгээр би төдий чинээ завтай. Төдий чинээ өөрийнхөө юунд дуртай яахаа мэдгүй байх гэсэн үг үстэй. Би магадгүй дуртай зүйлтэйсэн бол би дуртай зүйлээ хийгээд тэр хүнтэй уулзах цаг багасаад тэр хүнд гомдлох цаг багасан штэ. Харин чисэргээрээ тэр хүн залхаад яаж ийнэ жингүүт нь би юунда фенсингтэй явж байна, сэлмэндээ явж байна. Тэрийгэ тараад уулзах юм байна. Би гэхдээ орой ажилдаа болохоор хоёлаа маргааш уулзах юм байна гэх. Юм чинь ингээд арай нэг нэгнийхээ орон зай, нэгнийхээ хийх дуртай зүйлс хязгаарлагдаад уулзах тийм болно штэ. Тэрнээс ч үерхэж чинь ингээд 24 цагт нь тэр хүнд мөнхийн тэр хүнд анхаарал тавьж бүх чөлөөтэй унтах, идэх, ажиллаа хийхээс босоод бүх цагтаа тэр хүнтэй хамт байна гэсэн үг биш байхгүй юу? Энд чинь ямар гэрэлт цуусан тохиолдол шүү дээ. Гэхдээ гэрэлт цуусан үед ч гэсэн хүнд хувийн орон зай байх хэрэгтэй байхгүй юу? Гэрэлт суулаа гэдэг тэр хүн найз нөхдөдөө уулзахгүй байх ёсгүй. Гэрэлт суулаа гэдэг тэр хүн дуртай спортоор хичээлж, дуртай компьютер тоглоомоо тоглохгүй байх ёсгүй байхгүй юу? Тэгэхээр хүн өөрөө хоббитай байх хэрэгтэй. Ялангуяа манай охтууд дээр амар алдаа. Би амар олон найзууд дундаасаа сонсдог. Би тэг бүр хилчмээр санагддаг. Яагаад чи тэр хүнийг дуртай юм хийж яхад нь хориглоод байгаа юм бэ? Чи ч гэсэн найзуудтайгаа ярилцаал ингээл гой чөлөө цагаа өнгөрөөлчихлээ штэ гэд хилчмээр санагддаг байхгүй юу? Тэнгүү зарим нь үнэхээр 100% тэр хүнээс хамааралтай болчдөг. Найзуудтайгаа ч уулзах болчдөг. Тэнгүүтээ тэгэл найзуудтайгаа уулзах шалтгаан нь нөгөөдхөө муулдаг. Яа манаа ингээд тэгээд ойрд ингээд ингэсэн бах та тэгсэн бах та ахтуудаа болж үзээ. Өөрийнхөө дуртай зүйлийг олцгоо гэж хэлмээр санагддаг. Энэн дээр манай нэг найз идэв. Манай найз үнэхээр энэ жанжин шугамыг амар сайн барьдаг. Өөрөө үнэхээр найзуудтайгаа цаг гаргаж уулздаг, өөрийнхөө дуртай ямиг мэддэг. Тэр чинээгээрээ найз залууга дуртай ямиг нь хийлэгдэг, цаг заавыг нь олгодог. Тэр чинээгээрээ тэр хоёр хизээш нэгнийгээ харддаггүй, нэгнийхээ уцыг шалгадаггүй, нэгэндээ ууралж, бухимдаж, гомдож төндөггүй.
маргаан бол байна. Гэхдээ тэр нэгнийхээ хувийн орон зайд халтсан маргаан байдаггүй. Тийм болохоор би найзгаа амар хүндэлдэг. Бүх охтууд ийм байгаасаа гэж хүсдэг. Би бас салаад айгу удааг байгаа л да. Яг өмнөх найз залуугаасаа би бас нэг 2 хон ч шиг. За би нэг 2 удаа ирсэн байдгийн. Тэгээд яг өмнөх найз залуугаасаа яг салаад нэг удаагүй байгаа. Гэхдээ нэг хөрхэн хугацаа өнгөрцөн. Тэнгүүд би амар үерхэж явах хугацаанд амар өөртөө гутарсан байхгүй юу? Би тэр үнд гутраагүй л дээ би амар өөртөө гутарсан. Яагаад гэсэн чинь би өөрөө юунд дуртай ерөөсөй ойлгох болсон юмсан. Яг саяных ахгүй юу? Тийм. Өөрийгөө алдсан. Тийм. Гэтэ би хизээч одоо найзлаа руугаа залгаал хааж намайг таахгүй байна, ингэхгүй байна, тэхгүй байна, хөөе хаа гэдэггүй. Тэр хүн ч нэг амар тэгүүлээд байдгүй. Тэр хүн бас миний хажууд байдаг. Би тэр зөв биний хажууд байгаа л болчдөг. Амар тэнэг. Тэр нь яагаад гэсэн чинь манай өмнөх одоо тэр найз залуу ч гэсэн өөрийнхөө дуртай юмыг олж чадаагүй. Би тэр хоёулаа дуртай юмгүй байсан. Тэгээд тэр ингээ би тэрийг цоожилцсан юм шиг санагдчихсэн. Амар харанхуй мэдрэмж төрсөн. Гэтэ одоо хин эндээ нэг амар буруу өгөхгүйгүй. Яг би тэрийн салсан шалтгаан нь болохоор юу юм бэ гэхээр хоёулаа би нэгийг олъё, өөртөө олъё. Зөв. Гэт би тэр салсан. Тэрнээс ямар ч муухай юм болоогүй. Тэнгүүд би одоо яг одоо ингээ өөрийгөө олох гээд явж байгаа. Би янз бүр юм хийж үзэж байгаа. Одоо жишээ нь ингээл подкастыг би чамтай юм яриа сууж ин тий. Зүгээр ингээд нэг уцаа бариад ингээд бүх юмыг төлөвлөөд ингээд хийж байгаа, ямар нэгэн үйлдэл хийж байгаа, тэрнийхээ төлөө босч байгаа, алхаж байгаа, хөдөлж байгаа. Энэ болгондоо би бүр амар их хүч амтай авч амьдарч байгаа. Тэнгүүдээ эн чинь чамайг өөрийгөө олохныг алах юм байна. Би ийм юмнаас ирчүүч авд юм байна гэдэг чинь мэдчихсэн шүү дээ. Өмнө тэр хүнтэй бүх цагийг өнгөрөөдөг багтаа чинь мэддэггүй л байсан. Амар хэцүү байдагсахгүй. Яагаад амар гутардаг. Өдөр болгон би зүгээр л ямар ч шалтгаан байхгүй. Би зүгээр хоол идэж байгаа. Би даараагүй. Би өвдөөгүй. Би зүгээр л байгаа. Тэгсэн ирнээл би байн гутардаг гэсэн. Одоо л зүгээр. Яа тэгэл чи одоо дуртай юм хийж байгаа юм чинь. Харин тийм. Дуртай юм хийж өөрийгөө хайх гээд үргэвчээ өрөөд гарцсан байгаа юм чинь. Харин тийм билээ. Тийм. Баяр үргээ. Баяр үргээ. Сахилах сүлийн контент креаторта баяр үргээ. За. Надад энэ дээр бас нэг асуулт байдаг байхгүй юу? За. Хүмүүс одоо ингээд үерхэл гингүүт үерхлийг ингээд энгийнээр хүлээж авдаг хүмүүс бас байна. За юм нээх юмд боддیں۔ Тэнгүүд тийм нэг төрлийн хүмүүс найзууд байдаг. Одоо тэнгүүд нэг залуутай уулзж байгаа л нөгөө залуутай уулзаал үерхснээ юм ахуулаад дахиад өөр хүнтэй хамт уулзаал юм ахуулаад би суугаагүй юм чинь гэдэг. Энэ хэр зөв юм бол чи энэ дээр юу гэж бодож байна? Юм ахуулдаг аа. Одоо олон залуутай зэрэг үерхдэг. Вау. Тэр нь гэхдээ ингээд хүн уулзаж болцчихвэл ондоо заяо. Болцчихвэл ингээд харилцан нэгнийгээ таньжин гэж ойлгоно доо. Тэгтэл ингээд юм ахуулаад ч юм уу ямар нэгэн байдлаар эхэлж түрээд ингээд олон залуутай ингээд инаа гэдэг чинь нэг бодлын бас буруу ч юм шиг. Энийг би зөв бурууг мэдэхгүй байна. Чи юу гэж бодож байна энэ тал дээр? Ийм харилцаа бас байдаг. Эрэгтэй эмэгтэй айл тал дээр нь. Мэдгүй би эрэгтэйчүүдийн талаар бодхоос заримдаа айдаг. Хэдэн жохонтой уулзсан юм билээ. Гэтэ нөгөө талаар тэд нар тэр чинээгээр өөртөө тохирсон хүнийг хайж штэ, эрэл хайгуул хийж штэ. Юу ч хийхгүй байгаа хүмүүсийг бодвол болж штэ гэж боддог. За тийм хүн байлаа гэж бодох. За миний туршлагаас гэх юм бол би хоёр хүнтэй үерхсэнтэй тэр хоёр хоёулаа урт хугацааны үерхэлээс учраас би сайн мэдгүй. Бас миний ойр авь тиймэрхүү манай цуудаас тийм хүн байдаггүй мэн бодоодсэн чинь. Гэхдээ нэгдүгээр тэр хүн амар завтай юм байдгийн байна. Амар завтай хүн байгаа үсттэй. Би бол хийж харж байна. Тэгэж харж болно. За. Тийм. Хоёрдугаар болохоор зүгээр юмыг ингэж амар хүн дээр хүлээж авдаг төрлийн хүмүүс гэдэг шүү дээ. Зүгээр амар хөнгөн ханддаг тий. Өөрийнхөө тэр хийж байгаа юмыг буруу гэж боддгоо. Яг буруу юу? Тэр үү? Мэдхгүй. Тэр хүний өөрийнх нь үст бодлоос л болох байх. Би өөрөө өөр дээр авч үзвэл хизээч тэгж чадахгүй. Тийм үү? Тий. Нэг бодлын би тэр хүмүүсийг зөвтгöd байгаа байхгүй юу? Ямар чаленж хийж байгаа юу өөрийгөө. Яагаад вэ гэхээр за нэг хүн эрэгтэй эмэгтэй хүмүүс хүссэн үсээгөө л нэгэндээ татагддаг тий. За татагдлаа. Татагдаад уулзлаа. Тэнгүүд ингээд хариуцлага хүлээсэн юм шиг нөгөө хүнтэйгээ ингээд хамтаа ангуудаа үргэлж үзээл тэгээл шууд дараач харилцаандаа ороод тэгээл шууд хүүхдээ олоод тэгээл суучдаг. Тэнгүүдээ гинт байжснаа би үгүй юм байна хайргүй юм биш үү. Энд чинь зүгээр л нөгөө нэг дассан эсвэл хүссэн ч юм уу тийм юм байсан юм биш үү гингүүтэй өөр хүнийг харж эхэлдэг, хайж эхэлдэг. Магадгүй энэ харилцаанаас илүү тэр хүмүүс одоо ингэж олон хүнтэй уулзаж
уулзна гэдэг нь заавал унтаж хөвтөх гэсэн үг биш л дээ. Олон хүнтэй уулзаж яг надад аль нь ямар мэдрэмж өгч чинь би алинтай нь илүү зөгсөж чинь хүн ер нь ямар хуу зан авиртай байт юм бэ гэж үзээд байгаа энэ хүмүүс надад илүү амьдралд зөв алах юм их юм санагддаг байхгүй юу? Ялангуяа эрэгтэй хүмүүс ингэх тусмаа надад зөв алах юм их юм санагддаг. Илүү охтуудтай ингэж унтаж хөвтэл явдаг тэр хүмүүсийг бол би энэнд оролцуулахгүй шүү дээ. Олон охтуудтай уулзаж өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдэж олон охтууд дундаас өөр тохирох хүнийг хайж болзоонд урьж болцох үерхэл бол ондоо л доо. Ийм зүйл бол байх хэвээр. Нөгөө талаар зэрэг үерхдэг тийм охтуудыг болохоор би шүмжлээд байгаа байхгүй юу? Зэрэг үерхэн гэхээр ингээд энэш найз охин тэрнийш найз охин гэснээ ингээд бүгднгээс нь ингээд таньж мэдих гэхээсээ илүү энэ өөр зүйлийн ашиг сонирхол явдаг байж магадгүй. Тэрнээс ш миний энэ дээр уриалах гэдэг юм. Болзооч ээ. Ир имгүй хамаагүй болз. Чамайг болзоонд өрсөн бол олон юм бити бод. Чамайг болзоонд өрчин гэдэг чинь гэрэлт санал тавьж гэсэн үг биш шүү дээ. Болзоо л үз. Нэг удаа болз, хоёр удаа болз. Тэр хүнтэй хамт уйлж үз, дуулж үз, орилж үз, хүнгэлж үз. Ингэжээж л дараагийн чи өөрийнхөө мэдрэмжүүдийг таньж нээн, олон хүнийг таньж нээн. Тэгэхээр болз рүүм мөмө шиг царайлаад насан туршдаа сахил хүртсэн юм шиг бити байх тоо та. Ирчүүц ч гэсэн. Надад хэлж байгаа юм шиг санагдаад байна. Би нэг ч болж үзээгүй. Тийм үү? Тий random тэгэж болцож юусэн. Тийм үү? Би мэдээгүй штэ. Ирчүүц ч гэсэн адилхан. Таалагч охиноо болцаанд дүрл та. Чамаа болзоонд дөрөнгөд энэ миний араас гүдэг гэж ярихгүй штэ. Болзоонд дүр, болзоод үз. Тэгээ болохгүй бол нарсгаад за гэл ингээл дараагийн охинтойгоо болцоод үз. Хин чамд тохирохыг мэдэхгүй штэ. Амар сайхан охин ингээл дурлж явж исэн чинь яг чи үерхэл яг араас нь гүсээр агаал ингэсэн чинь чиний амьдралыг сүдлэхээр чамд тохирохооргүй хааштай хүн байвал яана. Тэгэхээр зүгээр л болц л та. Болцоо. Гэтэ зүгээр яхаа бодоод тахаар тийм бидний нөгөө нэг юу байгаа хэл та. Яс заншил байгаа хэл та. Тий. Манайхан нэг тийм амар юм болцож молцдог төрлийн хүмүүс биш тий. Тийм. Тэнгүүд эндээс нэг амар асуудал айдас байдаг хгүй надаа. За одоо манай аав ээжүүдийн үеийнхнаар аваад үзвэл манай аав намайг хүнтэй суусан үед л тусдаа гаргана гэдэг. Хүнтэй сууж ээж л энэ гэрээс яваарай. Намайг гадуур хоногоор гаргадгүй хүнтэй сууж ээж л чи хоногоор нөхрөнд очоорой. Нөхөртөөгөө хамт ингэ ягаарай. Бэр гууж авсны дараа гэдэг чинь. Энэ маш буруу юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр тэгээд хамт ядаж хонч үзээгүй хүнтэйгээ суугаад явах тэгээд зүгээр үү? Хүн амьдэрч үзээд 2-3 жилийн дараа ч хүний ааш гарч ирдэггүй байхад хамт амьдэрч үзэж мүзэх юм бол баг нөгөө хамаатан садууд нөө эн чин тэрнтэй суучаад салцсан гэж ярьдаг штэ. Ингмээргүй байгаа хгүй юу? Хүн хүнийгээ таньж мэдээж энэ амьдрал чинь ганцхан хүүхэд хүртэл гараад хариуцлага хүлээхийн нүн дээр хамтран амьдэрч үзэхгүй маа гэхэд ядаж ингэж илүү удаан хугацаанд хамт байх ёстой штэ. Тэгэхээр ийм ёстой л Монголын энэ уламжлал надаа айгүй хэцүү санагддаг. Тэр чинээгээр гэр бүл салдаг бах. Тэр чинээгээр хүүхэд өнчирдэг бах. Энэ дээр би амар айцтай байдаг. Тэр чинээгээр газар дотор аав ээжээсээ нууцаар найзындаа хонлоо гэж явж байгаа л нэг мэдхий жирэмсэн болоод нэг мэдхий тэрнтэйгээ суух хэрэгтэй болоод суусныхаа дараа хоёр жишээ болдог бах. Ийм хүмүүс эргэн тойрон зөндөө байна штэ. Буруутгаж байгаа юм биш. Энэ бол Удлаарсан унд баг манай эцэг химээ өвөө тэр хүмүүсийн үеэс ирсэн манай Азийн дорны юутай холбоотой байх. Бидний үеэс бидний үеэс болохоор одоо яг аав ээж одоо нэг 20 морьтой хүүхэдтэй болоод ирэнгүүтээ амар өөрчлөгдөж ирэх бах тий. Яалтчгүй тэд нар болохоор одоо аав ээж юусоо баг 10 жилээсээ нэг ширээний тэгснээ сууж мууцсан. Байдаг ч манай аав ээж хоёрлаа. Тэгээ тэд нар бол гоёлаа л та. Гоёлаа л та. Одоо ингэ бодонгоо чинь ямар амар олон мэдээлэл донд амьдардаг үлээ бид нар ямар олон хүмүүстэй танилцаж өдөр алга ингэдэг үлээ. Тийм болохоор энэ орчин чинь илүү нээлттэй болоод байгаа болохоор нөгөө л нэг 10 жилийнхаа ширээн сууж исэн хүүхэд гэхээс илүү нөгөө дурлцсан байгаа гэж бодсон ихнэрээс илүү өөр хүмүүстэй танилцаад ингээд ирэнгүүт өөрийнхөө шинэ мэдрэмжийг нээж илрүүлэнгүүт миний дурлах хүн тэр юм бэ. Ихнэр маань биш юм байна. гэж боддог ч юм уу. Тэгээ хараад тавьж явдаг ч юм уу. Энэ айгүй айцтай сэдв. Тийм. Айцтай та нар ч гэсэн айцтай байгаадтай сонсогчдоо. Ийм юм сонсохоор би ийм бодохоор айгаад идэв. Тийм. Тэгэхээр энэ нь бид нар амар зөв эмэгтэйчүүд нандин байх хэвээр юу? Нандин байх хэвээр. Гэхдээ хүнийг таньж мэдэх хэвээр болохоор уулзаж болцоод олон хүнийг таньж мэдээд явах хэвээр л гэж бодож байна. Яг гоо зүгээр болцсон гингүүт төсөөллөлтөө би сая. Тэнийг нэг залуутай би болцлоо. За би хоол идээд сууж илаа.
Тэгсэн чинь намайг нэг хальт мэддэг манай их сургуулийн нөгөө ангийн хүүхд ч юм уу эсвэл манай өмнөх найзлуугийн найз ч юм уу таарлан гоо та. Үн чинь ингэ явж илээ шүү дээ. Тэгээ явж илээ шүү дээ. Үн тэрнээсээ салангуудаа ямар амархан тий. Үн охин чи юм охин биш юм уу? Худлаа дараахан царилчаад гэж ярих үе дээ гэж би бүр амар айх юм байна. Битээ. Яагаад вэ гэхээр чи өөрөө өөртөө үнэнгээ мэдж байгаа штэ. Чи өөрөө үнэнгээ мэдж байгаа. Тийм болохоор бусад хүний санаа бодол хамаагүй яг үндэ ингэ байж яснаа. Хүмүүс бид нэр амар хүний хил амнаас айдаг штэ. Тэгтэл яг үндэ хүн ингээл за осор жамааг яриа заяа. Осор жамааг ингээл амар яана энэ хүмүүстэй нэрэмэрэ гэл ингээл бодонгод осор жамаа бүр амар олон хүмүүсээс тийм юм аваад ингээд бас хэцүүлээд байгаа. Чи гинт ингээл хүн байрныч зээлтэй, цалингийнч зээлтэй тэгэл орой унтахынхаа өмнө байжсэн 12 цагт гинт зочид зэрсний осор жамаа өрх юмста нэр хорвогийн тасыг өстө хөдөлгөж явж байгаад ичдэг бах та. Ста нэрэ гэж боддоггүй үстэй. Тийм ээ. Хүн тэгэхээр өөрт нь өчнөө олон асуудал хахад бусдын төлөө бодох цаг зав хүний амьдрал яг үндэ байдаггүй байхгүй юу? Тийм ховж ивэнэ тэрэ чиний талаар ярьж инэ тэрэ гэж бодогдсон ч гэсэн яг үндэ тэд нар за өдөрт хотлоо ярьсан нэг 5 минутыг л тэр талаар бодож юм уу ярьж талтныг санаж өнгөрүүлдэг бах. Гэтэ өдөр болгон бишгээ боддоо. Хайран байгаас тэ ингээ бодохоор яг тийм иймэрхүү айдтай байх хүмүүс амар их байх юм шиг санагдаад байна. Тийм тэгэхээр амар цөөхүүлээ бидчихэж. Улаанбаатарт амар цөөхүүлээ амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хүрээлэл гэдэг чинь байдаг шүү дээ, тий. Тийм миний хүрээллийнхэн очдог газар нэг ч юм уу. Тэнгүүд таарах шанс бүр амар өндөр болчдөг. Тэгээл амар түүхтэй алхах зам нь хүртэл ингээл байн тааралцдаг шүү дээ. Бид нар ч ингээл орны газар ороод өө сайн уу, тэнд очиод өө сайн уу гижээдэг болохоор тэр нь амар түүхтэй. Яхав дээ тэгээд хүний л амьдрал шиг амар эрэг байвал те зүгээр амар тэрийг одоо тий харж байгаа хүн амар бид нар л өөрчлөлт байх шүү өөрсдөө. Тийм. Бид нар л өөрчлөлнө. Эрэг байхыг хүмүүсийг зөв сэтгэлгээтэй зөв бодохыг бусдыг шүмжилгүй муулахгүй юмыг сайнаар олж харахыг бид нар л өөрчилж чадна. Тэгэхгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Болцоод явж байгаа хүний тухай тэнийг юм яриул чи орк шүү. Юмыг хайж мэдхэвдээ бид нар юмыг сайн мэдгүй штэ. Бид нар юмыг сайн мэдгүй юм чи ер нь илүү ингээд одоо энэ подкаст хийж байгаа нь бас нэг талаараа айгуугаа эрэг зүйлийг эхлэл ах. Энэ тал дээр октод юу гэж боддtiin мэн залуучууд сонсоод аваг. Оо тийм нэг сэдв асууя би чамаас зөрүүлээд асууя. За. Тооцоо төлөх. Тооцоо төлөхтэр юу гэж боддог вэ? Болцооны тооцоо юу? Тийм ээ. Болцсон ч бай, үерхсэн ч бай бол өөрийгөө л тий. Яг үерхлийн хавцааныг би тийм байсан. Зэш нэг ямар нэг тэгчих болов гэж юусаа гордч чарж байгаагүй мэн. Тий. Эсвэргээр энэ дээр ирчүүд юу гэж боддог бол? Ирчүүд болохоро би нэг юм анзаарсан. Гэтэ энэ үерхэл дундаас анзаарсан. За. Тооцоо за үерхлийн хувьд болцооны хувьд ч гэсэн яг адилхан байх л та. Яг тэгэхээр адилхан л эргэтэй л хүний байр суурьнаас надтай уулзж ил байгаа юм чи. Тэнгүүд би өөрийнхөө тооцоог төлөх ч юм уу. За би нэг удаа ингээд бүх тооцоогоо төлөх ч юм уу. Тэр үед эргэтэй хүн ингээд жоохон нэг тийм өөрөөсөө сул дорой мэдэрдэг байж магадгүй гэж анзаарсан. Би бас хэдэн хүнээс тийг сонсч ирсэн. Гэтэ та нар ирчүүдээ та нар ч гэсэн яг үнэндээ дотроо өөрийнхөө тооцоог төлмөр байна гэсэн хүсэл байдаг үстэй. Тэгвэл охтуудад ч гэсэн сул дараа мэдрэмж амааргүй тийм мэдрэмж байдаг байхгүй юу? Яагаад вэ гэвэл би өөрөө л идэж байна. Эрэгтэй хүн тэрнээс тэр балзаанаас гоё мэдрэмж авч байгаатай адилхан эмэгтэй хүн ч гэсэн гоё мэдрэмж авч байгаа. Аль аль нь гоё мэдрэмж авч ээж яагаад нэг нь даах ёстой гэж би л тэгж боддог. Ямар эмэгтэй нь яаж байгаа штэ ямар нэг юм алдчихж байгаа штэ. Тийм штэ. Тэгэхээр нэг тийм муухай мэдрэмж надад төрөөд идэм болзооны тооцоог эрэхтэн төлвөл муухай мэдрэмж. Яагаад гэвэл би ямар нэг юм өстэй ч юм шиг. Гэхдээ хөрхийн амтд ингээл болцож байгаа гэл тэнгүүтээ тийх ёстой гэд бодчихдээ юм шиг байна. Нэг тийм үүрэг болгож хариуцлага болгож тэгдэм шиг байгаа. Тэнгүүд хүүтэй ээж аавдад ямар байдаг бол за оюутнууд ингээ боллоо штэ. Хүүтэй ээж аавууд би ч гэсэн оюутан байхдаа ингээ найз залгаараа даалгаж малгад явдаг л байсан. Тэр үед одоо ингээ бодонгууд эрэгтэй хүүхэд яагаад хоёр хүний төлөө мөнгө гаргаад явах ёстой юм бэ хөрхөдөө. Би дүүгээр өвтчлөө. Нэр. Тэ октод ухаантай халцсан шээ залуучуудаа.
Тий. Хэрвээ ингэж энэс эсэргээр нь хандж байгаа эмэгтэй хүний мэддэг байхгүй юу? Эсэргээр нь хандж байгаа юу гэсэн үг эрэгтэй хүн төлөх ёстой штэ. Станерэ яршгэллаа би ийм хөөрхөн гоё ээжэж эрэгтэй хүнээр төлөх бол гэж бодож байгаа л гэж боддог охин байвал тийм охинтой бити бол. Тийм охтод ямар гэдгийг охтод сайн мэднэ. Бид нар сайн амьдралыг гарвал яах юм? Ямар гэдгийг бид нар сайн мэднэ те. Үнэхээр л эрэгтэйчүүдийг ашиглах бодолтой, юмаа төлөөлөх бодолтой, эрэгтэйчүүд амьдралыг авч явах хөстэй гэсэн бодолтой өөрсдөө хумсаа янзалж нүрээ яхаас өөр юу ч мэддэггүй. Тийм өөрсдөө зүгээр бараа таваар мэтэр төсөөлдөг охтууд байдаг штэ. Бид нар мэднэ. Өөрийгөө үнэлдэг охтууд, амьдралын төлөө хичээдэг охтууд хизээч тийм үйлдэл хийдэггүй. Магадгүй тийм охтууд хизээч чиний хоолыг хийгээ суухгүй. Хоол хийгээ суух гэдэг дээр бол тэгш хэрэгтэй байх хэвээр л да. Буруу жиш авчлаа. Тийм ээ. Буруу жиш авчлаа. Sorry. За. За тэгвэл дараагийн асуулт руу оръё. За. Тэгвэл би амар хингэж ярьж байгаа байж магадгүй хотлог. Одоо нэг тэг өөрийгөө олцсон, юу ийдгээ олцсон, юу туртаагаа олцсон, өглөө ямар нэгэн шалтгаантай сэрдэг, зоригтой сэрдэг гэдэг утгаар нь би хотлог амар хингэж байгаа. За тэгвэл чиний төрлийн чам шиг охтууд эрэгтэй хүний юуг нь хард юм бэ? Наа чи амар асуултаа байна. Би мэдэхгүй бусад охтууд юу хардгийг. Би амар сони юм хардсан шүү. За. Юу ч харддаг. Юу гэсэн үг юм? Би мэдэрдэг байхгүй юу? Юу юм? Манай өмнө нь үргэлжлээс хүмүүс гээд ярьж байна да. Бүгднгээс нь би ажигласан чинь би царайлаг залаад оргүй мөлий. Гэт хожинаа залуучуудаа царай мутагийн хэлчүүдээ. Харин тий. Үгүй би ямар ч гэсэн тэдний царайг бол хараагүй. Царай мута гэсэн үг биш. Надад бол тэд нар бол хамгийн сайхан хүмүүс. Би тэднээс зүгээр л мэдэрсэн хоорондоо тис өөр хүмүүс ахгүй тэд нар. Шал өөр харин шинтэй хүмүүс. Бүгд шал өөр. Гэхдээ зүгээр л би ямар ч царайлаг залууд би дурлахгүй мэн гэдгийг мэдсэн. Царайлаг байлаа гэж надад хамаагүй. Хувцсны стил имиж юу эдийн тэр надад хамаагүй. Тэр хүний боловсрал яриа хөөрөв ч юм уу. Тим юм надад хайрлаж дурлахад нөлөөлдгүй мэн гэдгийг мэдсэн. Надад зөвхөн мэдрэгдэх хэрэгтэй. Би бүгдэнд нь яг үнийг хэлэхэд одоо би чинь шударгаар хэлээ. Би өмнө нь 3 удаа айгу нандин үерхэж үтсэн. Эхнийх нь 11-р ангида, хоёр дахь нь их сургуультай бараг 5 жил, гурав дахь нь саяны үерхэл гэдэг энэ 3 үерхэлдэр л би хамгийн нандин байсан. Бусднаа л зүгээр уулздаг байсан гэж хэлж болно. Уулзаад л үерх гэж үзээд чадаагүй, хальтныг үерхлээ гэж хоорондоо ярангуудаа тэр нь үерхэл болж чадахгүй дуусдаг та. Тийм эсэн. Энэ 3 дээр болохоор анхны харцаар дурласан. Гурууланд нь. За. Анхны харцаар би тэрийг бол мэдчихэж харангуудаа л би мэдэрсэн. Харангуудаа л би зүрх зогсчих шиг байсан. Харангуудаа л миний цээжинд орхог байсан. Юм ярилцаж үзээд ингээд ярилцаж үзэх тусам тэр хүнээс ирж байгаа энерги намайг ингээд зүгээр л ингээд соронц шиг татаад исэн. Сони юм би. Мэдгүй би зүгээр л тэр хүмүүстэй юм ярилцаад үзэнгүү тэр хүмүүсийн хажууд ангууд би яг л нэг эсрэг соронц нэгэндээ татагддаг шиг би өөрөө мэдлгүй ингээд татагдаад яг хажууд нь ингээд суудсан байдаг. Мөрөөрөө ингээд нийлцсэн байдаг. Тийм. Тэгээ би ингээд ботонгоо тэр хүмүүсээс харсан зүйл надад юу ч байгаагүй. Би юуг л хараагүйсэн. Зүгээр л би татагдсан. Яг соронцтлгээ бод. Тэр өөрийгөө нэг соронц гэж бод. Соронцны нэг тал. Би нөгөө тал нь. Хорвогийн бүх хүн ингээд чамтай төмөр биш заяо. Чи соронц бусдад нь төмөр биш наалтахгүй байхад би төмөр. Тэнгүүд чи өөрийн мэдлгүүл надтай арай ойрхон зайд ороод ирэнгүүт арай ойрхон гудамжаар зүрэнгүүт ч юм уу магадгүй юм ярингууд ч юм уу. Окей би соронц чи төмөр юм биш тэг гингүүт ингээд татагдчихдаг. Чи амар хийсүр юм шүү. Үгүй би тэгээд өгдөө мэдгүй. Тэгвэл тэр за 3 хүн ирхэл гэсэн шүү дээ. Тэр 3 хүн чинь ер нь бусад хүмүүсээс юугаар ялгаатай байсан? Эсвэл тэр 3-ын хоорондын ялгаа гэж юм байна уу? Эсвэл 3 өөр хүн байсан юм уу? Бүгд өөр шал өөр төрлийн хүмүүс. Би тэр 3-ыг адилдах юм бол зүгээр л гуруулаа надад чин үнчээр хаартайсан. Адилдах юм бол бүгдээрээ л намайг энэ дайжгүй ах юм уу да уулзаад үзт юм уу за бас болцохоор юм байна гээгүү бүгдээрээ л яг надтай адилхан над руу чин үнчээр сэтгэлээрээ татагдсан татагдангуудаа тэр нь хайрлсан тэрнээс биш нэг хатлаа дайжгүй ах юм шүү дээ нэг уулзаад үзчихье гэж яагаад үерсэн үерхэл байгааг байланч тийм болохоор л тэр 3 надад хайртай байсан болохоор би бас хайртай байсан. Би бас адилхан татагдсан. Үнэн байсан байхгүй юу? Тийм. Ямар сони юм бэ? Би нэг залууг ингээд энэ дайжгүй залуу байна гэдээ уулзах юм бол би дуралдгүй мөлий. Ягаад ч болохгүй мөлий. Надад гарт хүрэхэд намайг үнсгэхэд би
No. Дотроо би мянгуудаа үгүй гэдэг мэлээ. Ягаад гэвэл би гаднах адилт нь болсон. Мэдрэмж авахгүй болохоор. За ингээ яриа хөөрөө таардаг хүн байлаа гэж үтэй. Яриа хөөрөө таарад би энэ нүн татагдаад байна да гэж бодоод тэгээд ингээд магадгүй намайг хөтлөлөө тэрвэрлээ тэнгүүд би үгүй байна. Хоёлаа зүгээр ярих хүмүүс юм байна. Нэг тэгж бас ангилж болох юм тий. Мэдрэмжлээсэн. Хийсүр энэ. Амар хийсүр надад амар хийсүр санагдаж байна. Надад тэгээд гаргаад харуулчих юм байхгүй шүү дээ. Гарт чинь барихгүй. Байхгүй яа гэвэл би зүгээр л мэдэрсэн. Миний сэтгэлд мэдрэгцэн. Би тэр гурвыг үнэхээр надад хайртайсныг нь би мэднэ. Би ч бас нэг үе тэр гуравт үнэхээр хайртайснаа мэднэ. Тийм. Тэгээ магадгүй дахиад би дараачуудаа магадгүй яг зөв хүнтэйгээ илүү удаа үргэлжлэхээр нэгэндээ хайртай болж нэгэн рүүгээ татагдах юм бол тэр нь гэрэлтэй хах мэдгүй байна. За. За тэгвэл хотлоо мэдрэмж харддаг юм биш үү? Тэгээ бүх юм начиг байх албагүй шүү дээ. Зүгээр яг хотлоо мэдрэмж харддаг юм биш үү? Залуус сонсож байгаа бол ирж идэв. Надад мэдрэгдэхийн тулд нэрээ сэтгэлээсээ л байхад болно. Хүмүүс сэтгэлээсээ биш байгаа анзаарчихдаг байхгүй юу? Надад сэтгэлээсээ л харцгаад болно. Жишээ нь яаж? Намайг харж байгаа зүгээр л харцнаас нь би сэтгэлээсээ байгааг нь мэдэж чадна. Харцнаас нь би намайг зүгээр ганц ингэчээ да эсвэл чиний юу чинь хөрх юм байна да энэ чинь хөрх юм байна да гэж байгааг мэднэ. Эсвэл чи амар тийм дэжгүй яриатай юм байна да гэж байгааг ч юм уу би мэдэрчдэг. Харин сэтгэлээсээ татгаж байгаа чи өөр өдөг байхгүй юу? Сэтгэл чи амар сан гаднах үзэмж харддаг байхгүй юу? Манай аав энийг хэлсэн үг гэдэг. За. Би ингээл нөгөө амар таргалах туртай таргалцдаг. Тэгээд нэг хэсэг юу нь нэлийн турч чадахгүй яг тарган хэлбэртэй тогтцсон байсан байхгүй одоос баг 18 ил тарган. Тэгсэн чи ээж чиэстаа хаашиг таргаллаа, маргаллаа, чам дахин суудын гэсэн чи аав. Хөөе чи буруу хэлээд байна. Чи бүдөө эмэгтэй хүнтэй суугаагүй байхаг харсан уу? Чи царай муутай эмэгтэй хүнтэй суугаагүй байхаг харсан уу? Тэгвэл чи хамгийн сайхан хүүхэн хүнтэй суугаагүй байхаг харсан уу? Гэсэн чинь ээж нэрээ тийш үү? Сайхан эмэгтэйчүүд нь хөргөө байх нь амар илбэг тий. Тийм. Ягаад гэсэн чинь аав хүн чинь яг үнэндээ амар сайхан гоёыг нь харж дурлдаггүй байхгүй да. Хүн нэгэндээ дурлахад өөр зүйл байдаг болохоос ш энэ бүдүү юм байна туранхай маань би бүдүү хүн дуртай миний тайп бол туранхай охин миний тайп бол юм стилтэй гэдэггүй байхгүй юу. Харин тийм байдал татагдаж дурлах юм бол тэр нь хайр болдоггүй гаднах байдал гаднах өнгө үзэмж тийм хийсвэр зүйл болохоор тэр чинь жинхэнэ хийсвэр зүйл байхгүй юу. Хийсвэр зүйл болохоор тэр нь яг үндэ хайр болж чаддаггүй сэтгэлээсээ холбогддог болохоор тийм хүмүүс ихэвчлэн богино хугацааны л харилцаатай байдаг. Тийм болохоор нэг ясандаа жоохон мухайч гэсэн сайхан хүн хөргөө гэж ярьдаг байхгүй юу. Ягаад гэвэл хүн дотроор нь мэдэрч чадахгүй гаднахаар нь байхаар тэр хүн хинэн үнэнгээсээ хандаад байгааг мэддэггүй. Байх мэдгүй аав хэлсэн нэг надад амар тоссон. Тийм болохоор октодоо. Ямар ч хэлсэн хүн сэтгэлээсээ дурлахад гаднах байдал үзэмж ямар ч хамаагүй байдаг хаа. Манай аав хэлснээр. Үнэн баха. Яагаад тэгэхээр үерхэл хайр гэдэг чинь мэдрэмжээр хоол. Магадгүй төгс төгөлдөр биш хүн жинхэнэ хайраа олоход илүү амарч юм шиг санагддаг. Ягаад гэвэл төгс төгөлдөр биш болохоор тэр хүн рүү ирж байгаа хүн үнэн байх нь тодорхой шүү дээ. Төгс төгөлдөр байхад хичээдэггүй, төгс төгөлдөр биш гэдгийг мэддэг. Тийм. Тэнгүүд гаднах үзэмжинд минь дурлаж ирээгүй гэдгийг баттай мэдэж чадчих шүү дээ. Тийм. Айгуу амар үеиг байх юм тий сэтгэл. Тийм болохоор тийм хүмүүсийн гэрлэлт амар гоё санагдаад тий. Миний 90 тарны тийм хүмүүс байна л да. Бүр тийм ч хөөрхөн охин биш, тийм сайхан залуу биш. Хүнийг татчихаар тийм амар ган гоё хувцалдаг залуу биш, баян мөнгөтэй биш байлаа гэхээр тэр нь татагдаж ирж байгаа эмэгтэй үнэхээр л сэтгэлээсээ татагдсан байдаг. Бас тэр нь татагдаж ирж байгаа охин залуу бас үнэхээр л сэтгэлээсээ татагдсан байдаг. Энийг хэлээд байгаа байхгүй юу? Хоёр шувуу ингээд тэнгэр дээр уулзж байгаа юм шиг төсөөлөгдөд тахыг танаа хоёр сайн найзч ярьсан чинь. За. Тэгээд би бас дахиад сүүлийн үгээ хэлчихье заяа. Тэгээд манай подкастын маань хүн навид өөр жарлалсан нэрийг хэлж болохгүй сахилах сул маань үргэлжлүүлэх бах. Октодаа гээд залуучуудаа гээд хэлэхэд хүн болгоны хэлбэр дүр сондоо юм чинь бүгдээрээ л гурвалжин дөрвөлжин бүх зүйл төгс хэлбэртэй байдаггүй чулуу өөртөл нэгin ижил чулуу хоёрыг ханаас ч олж чадахгүй бүх хүн тэрнтэй адилхан дахин давтагчгүй хүний нүд өөртөл хоёр талын нүд нь өөр өөр байдаг. Тийм болохоор яг тийм тайпны гэсэн зүйлийг битээ хайгаарай. Бүх хүн өөр бүгд ялгаатай. Тийм болохоор өөрийгөө ч гэсэн голж шилэлгүй хүмүүсээс
ямар нэгэн type ийм хүн тийм хүн гэсэн хязгаар тавихгүйгээр өөртөө тохирох мэдрэмжийг хайгаад олон хүнтэй уулзч үзээсэй. Амжилт. Ойлголоо. Та нар ч ихсэн ойлгосон бах уу? Би ч ихсэн амар их юм ойлгож авлаа. Би баг за муухай төгсгөөд явах байх уу? Ботоод үлдчихье. Би одоо энийг дуусгах. Манайхан подкастын дээр бичээрэй. Яг юу бодоод дотроо төгсөгчөө гэд. За баярлаа. Ямар ч юм эхний дугаар маань амжилттай болох байхаа. За дараагийнхаа дугаараар уулзъя. Яг байн яаж одоо ямар татамжтай оруулах вэ гэдгийг яг үндэлж мэдэхгүй байна. Гэхдээ хоёулаа зэрэг дугаарцсан. Хин баярлах бай. Чи баярлсан. Чи баярлах бай. Чи баярлсан. Маргааш баярлсан 11 цаг. За яварчсан дараагийн дугаарт нь амжилт хүсье. Маш сонирхолтой сэдвүүдийг сонгож авч хүмүүсийн тэр алган ярьж чаддаггүй энэ чиглэлээр контент бэлтгэж чаддаггүй сэдвүүдийг олон сэдвийг яриараа маш халуухан яриануудыг өрнүүлээрээ эргэтэй зочид олон оруулаарай. Вау. Амжилт хүсье. Баярлалаа. За. Та нараас ихтэй сансараа би чиний дараагийн подкаст хүлээж тэсэхгүй нэ. За. Ямар гоё юм ярих болоо. Нэр гэсэн амар халуухан байх хаа. Халуухан байх гэж чинь. Үнэн байх хаяа. Тэг. Би чамд гоё хүсэж байгаа сэдвүүдэд явуулна. Та нараас дараагийн подкастаар сонсох хүсэж байгаа тийм харилцааны гоё сэдвүүд байх юм бол нандин тийм зүйлүүдийг татан дурсамжаас аваалцсан үнэхээр их баярлалаа. Амар их мэдрэмж төрлөө миний шар өснүүд бослоо. Амар би нэг юм ойлгож авсан. Түрүү хэлсэн гэхдээ баярлалаа. Амар олон хүнд ч яс тусалсан ба санийхаа яриа. За бака. Баярлалаа. Баяр таа. Үнсээ. За бай.